Яа. За би тэд орж байна. Баян үлгийн орохоос 45 км-ийн наа. Толом нууран дээр ирж чонсоо. Чигтэр сутаа хайрхаа уулынхаа юу сутааг нь цам гараа уулынхаа зургийг авалтыг хийчихэд цам гараа өгөх гэж сутаа хийчихэд юм би одоо яа сутаа хийж харж ирсэн бол. Цам гараа уулынхаа зургийг авалтыг дуусгаад орчуунд ирж атгалсан газар байна. Толом нуур. Баян үлгийн наа. Байдаг сайхан нуур байна. Хэрэгтэй ингээд. Одоо эндээс ишээ Баян үлгийн аймаг Үлгийн хот нь 45 км яваал. Өглөө болч цай цугаа ууцгаач хаад байж байгаа байдлын байна. Эсвэл замаг юм цэгцэлж байгаа. За Баян үлгийн хот орж ирлээ. Эндээс жалтаа тавтаа 200 км. Бадай зэглэх болчихжээ. Майса. Зурглаач хийж байна. За ингээд бид ингээ Баян үлгийн аймаг орж ирж байна. За анх удаа Баян үлгийн аймагт орж ирж байгаа. Дөрвөлээ. Орж ирээд амар гоё. Сүрлэг сайхан хайрхан. Яа нөмөртөн байралт юм байна. За ингээд орчин Алтай тавхан богдынхаа хоймор хаалган дээр нь үүдэн хаалган дээр нь хоноглолоо. Монгол гэрт манай галч галнас гомаас яваас галаас аждаггүй наа. Тэгтээ тэгээд баг 8 цаг явсан. Үгүй 6 цаг явсан. 6 цаг баг 40 км төрж байгаа. 40 км бүдлээд төрж явсараа нэг замаа олоод Алтай тавхан богдынхаа хаалган дээр ирсэн байна. За одоо ингээд тэнгэр хангахын байдлыг харж байгаа. Дэш явалт энэ одоо эндээс нэг 10 хэдэн км яваад Алтай тавхан богд руу гарна да. За ингээд гэрээс намар гараад ингээд өвөл байна да. Засараад янз байна. Ямар гаваад өвөл бол. За манай хоёр
Манай хоёр өсвөө одоо ингээл ирсэн. Гэд бол ацх хүлээгээр унтаас. Сайхан. Сослож кофе ууя. За би цаа ууж аваад. Дэшээ авиранда. Шидэ гарахаар одоо. Яах вэ? Цаасна. Шалбаагчдаг юм бол. Зэрэг хүмүүс асууйдаг те. Үтний юмнаас. Босооч. Босооч. За. Алтаа бол дээр гараад ирсэн шүү. Аа? Тийм шүү. Алтаа бол дээр гараад ирсэн. Ий сайхан. Хонгаа байна да. За аваагаа тойрч хөдөлөө. Аваагаа тойр. Сүгэ өгч. Зя ингээд тай таван богд дээр гарч ирчээд байж байна. Гайхалтаас л. Гүй мөнүүд баясгаж байдаг боё юм аа. Чиний галахтар гэл. Сайн. Машинаас унтсан. Буухч л унчих шээ. За шиг ингээд аваараа хаваагаа тайраад сүү будаага өргөнө. Нанаас нэг нүдний шил гаргаад өгч чана. Ягаан цогноос нүдний шил аваа. Гэлбэж гэн. Их удаа харуулъя л машинчтэй. За ингээд 4465 билүү? 4465. Өндөрт байна. Ингээ бид нар доороос бол боргоо юм уу? Том машинтай л угаасаа гарч ирд юм байна. Тэгэхгүй бол дэшээ барагтай машин гарч ирдэггүй юм байна. За ингээд манай машин би 5 ирсэн машин байна. За зүгээс нэг бас хүйтэн салхитай сэрүүхэн байна. Ёо нэрээ. Үйл мүлийг хараач тийм манайхаа. За ингээд бид дөрвий аялал үргэлжилсээр тэгэхээр сайхан газруудыг үзээ явж байна. Ингэж нэг алтаа таван богдээ гарч ирдэг байжээ. Я бид энэ хүүхдээ амт гэр бүлэрээ хүмүүс айгүй их гард юм байна. Чон аюу их байдаг гэж байна. Манай гайдах тэгж хэлсэн. Энэ нөгөө дархан цаастай үссэн болохоор заавал бичиг авч явах юм байна. Тэгээд дээшээ явахаас хамаарат хэлбэтэр тэр хамаарат хэлээ.
Аймцаа оон дээр одоо мөрөгч зурганд орлоо. За ингээд. Бутаа орхон. Бутаа болоо сүр. Тарих өргөж хэлсэн. Өчигдөр бид хэдийг ирэхэд бол за манай нэз ингээд над руу өргөж байна. Багш шүү. Уянтаас өөрийнхөө хайрхан борох байсан чинь. За. Тэр бутаа та. За ингээ бидэд алтай таван богдоосоо доошоо буугаад алтай таван богдоосоо одоо ингээ дээрээсээ орсдог сүүн гол руу очих гээд алхаж явна. За ингээ бид баярлал. Үнэхээр гайхалтай сайхан болж байна. Hi guys. Ингээ хүмүүс доош алхдаг юм байна. Одно. Чи юу? Энийг бисчиж. За. Бид эндээс ингээ машинтайгаа бууна гэсэн чинь хэлийн хамгаалтын бус учраас доошоо машин болохгүй. Ингээд тэгээд алхаад буучна. Та бүхэн харуулъя тэр доор бүсэн гол байна. Тэгээ бидэд ингээд манайд ингээд алхаж байна. За ингээд бидэд том богд алтай том богдсайгаа хайрхан дээрээ ингээд улсын аймгийн хаан бүх улсын арслан орхон баяртайгаа хойв ерөөлтөй сайхан учирсан. Ингээд дэвжээнийхээ бүчүүдтэй хамт явж байна. Бид сая тэгээ сайхан зураг хөрөг татуулаад селфи хийгээд гайхалтай сайхан зүйл болсон. Намайг идсэн моцсон байсан хатууч хийсэн сайхан наруу хатууч чамдаа би өгсөн айни хаяа ашаантин ароннам
Ашаатын арам ээж минь болдгоо Таван богдоос доошо буугаад Баян үлгээ явах замд. За sorry. Татахгүй наа. Татахгүй мэн хөшвэрэн тийм. Таргнууд нь тэрээ тэр дээгүүр давчих чинь тэрээ. Бондо. Амар их тархтай газар юм байна. Тэрээ. Таргны орн байна. Давчих. Манарчих орн. Сая яасан гинэ? Миний арх хөш. Дад хутлаар яах ч байлаа. Юу зөхөлээ? Ирхэмээ. Сүүлэн дээр зогсоё гинэ. Нөхөр нь сүүлэн дээр нь үгүй шүү дээ. Машина зогсоох гинэ. Машина зогсоно. Би гутлаа шиднэнгүүд манарж байгаа оронд ихнэр нөхөр буугаад хөшөглөн. Яа ясал те. Зээ. За би чи дурчин Алтай топон богдоос яваад Баян үлгээ аймгаас хавд явах зам 40 км зайтай. Толбон ууран дээр ирээд буудалсан. Тгсэн тангид. Гадаа байгаль үнэхээр сайхан байна. Би тэдэг нэрээ нэг зураг авах гэсэн чиг харж үзчих яач. Манай хоёр одоо ингээл толбон уурын ирэх тэр банштай цай авгаас тээ. Цаашаа. Банштай цай явууч. Ууцна. За. Анцтай. Энэ 100 дулаан дээр энэ иргэдэр усан бол гоё юм тий. Яг ий талан. Тийм ээ. Энэ бол үнэхээр гоё бич байна. Сага газар байна да. За бид хэд отгсон газар. Одоо тэр хацал дээр очиж. Центр очиж зураг авна да. Зураг авалтаа хийнэ. За сайхан болцгоороо. Тэр чсэн баяртай цагаал. Баяртай цагаал. Манай нараа загас ирсэн. Барих гэж явсан авчиг юу гэрлээ? Загсны хэрэгслүүд. Загсны хэрэгслүүд л барьсан да. Мачаа. Бүгд манай энэ болж шаваас та. За тэндээс ингэ зураг авчаад. Шууд хөдлөн да. За. Hi guys гэдэг. Тэгэж хийдэг блогийг тэгэж хийдэг. Hi guys гэж хэлдэг. За бид урьд 4-5 цагийн үед
Өөр ангаад орж ирлээ. Өөрийн Тэгээд эндээ нэг машин тавхангалц хоочоод сая нэг босч нэг хоол идэж аваад. Одоо урагшаа дунд гоор гарна да. Шууд дунд гоор шорон замаар. Гадаж юм да. өвчтэй. Хайгаад таснаа. Энд дэш танда. Танда. Чамайг лагаад байна. Намайг танихгүй ш. Эцнэр хагаад идэх шүү. За ингээ бид хэд Алтай таван богдоос Баян үлгийгээс ерөнхийдөө өчигдөр орой 3 цаг үед Алтай таван богдоос буугаад Алтай таван богдоос нааш харчилтаа чи Алтай таван богдоос буугаад тэгээ шууд тэр чигтээ явангуудаа ховд ороод мөн үү. Дэч. Ховд ороод говь алтаа орсон байдээ. Тий. Би жоо ийм царайтай болоо гэх юм уу. Халаас цайнаас. За Алтай таван богдоосоо битэд. Орой 4 цагта гараад ховд орсон. За ховдоосоо тэр чигтээ явсараа говь алтаа ороод говь алтаагаас Баян хонгор ороод Баян хонгороосоо Өвөр хангай өглөө үүрээр ирсэн байдаг байгаа. Тэгээд нэг 2 цаг 3 цаг амарчаад одоо ингээд донд гоороо явах гэж байна. Чих явах ч тэр. Лаг не бата. Дондор чих хаад. Ингээд За. Өвөр хангаагаас яваад гараад 120 явсан. 120 яваад. Донд говийн сайхан аваа сумаар ороод одоо аймгийн төв Амдлага руу явж байна. Сайхан баг нутгаар явж шүү. Чигтэр алтаа уусан бисти. Алтаа уулсаар явж исэн бисти. Говьд явж байгаа бисти. Юу? За. Одоо юу гэж хэлдэг гэдлээ? Hi guys. Явж байна. Дагнах эхэлцээ. Хоолоо. За манай жуулгач дуучин жолооч Монгол Улсын соёлын дэргэвэр ажилтаа. Hi guys. Бэрхүү. Ирж байгаа юм юм уу? Манай хоёр тогооч. Манай хоёр тогооч. Юу гэж байгаа юм бэ? Цэвэрлэгч. Наад би сарыг гэж явуулж явах чи юу тогооч. Тогооч, цэвэрлэгч, мейкапч, гэрэлтүүлэгч, үйлчлэгч. Та хоёр энэ хоёр багт дуус. Тогооч гэж доош нь чи юу? Тогооч гэж. За ингээд явж илаа. За дунд гоорд очоод шат үйлчлэг өрсөлдөө. За би тэд явсаар Дундгов аймгийн цагаан зураг гэдэг газар ирсэн байна. Жавраа жоохон бороотой. Үүлэрхэг онцгой өдөр байлаа. Зураг авахсан ч жоохон онцгой өдөр байлаа. Тэгтээ яг ямарчсан зоригд зарж ирсэн цагаан саврууд дээр дүрсээ авчлаа. Ийм сайхан газар байна. Цагаан савраг гэж. Их зөндөр юм авцлаад. Манай дээш гарч үзье. дахиад 1 2 3
явсан. Ашигт дараа тийм. Зээ манай хаан гол эсвэл зэнаш гураа үнэшөө. Ана хоёлаа гар дахиад зураг авчих амнаш. За. Зэрэг дараална. Цагаан сураг гэдэг зэрэг байна. Наашаа гураа эсвэл. Яаж авахулъя? Сууж авахулт нь яаж байгаа? Тэ. Стилүү мэт. Оо тэрэд юу вэ? Гал төлөд юм. Зураг авахулаас та. Гараагүй шиг гарсан. Энэ газрын өнгө их гоё юм а тий. Ягаан, шар, солонгороо наранд өглөө орой наранд бүр их байрагдах та. Миний ээжийг ахын алдахгүй тэгээ суугаад өгөө. За ингээд Явсаар байлаа. За өнөөдөр ерөнхийдөө цаас уултаа зураг авах тэгээд маргааш хайцтай ерөнхийдөө тусдаа. Аял бол одоо ингэ дүндээс. Ингээд цаавж аваад гэрийн зүг. за. 7 хоног явлаа. 7-8 хоног. Нэг ийм сайхан цагаан зураг. Тэ. Ийм сайхан цагаан зурагаас ирээд нутгийн сайхан өнөр нэртжээ. Нутагтаа ирэх сайхан байна. Цагаан суруу дээр анхудаа гарч ийн. Гой тэрнэ. Яг цагаан суруу дээр гарч үзээг хөтөсөн байна. Нутаг хүний нутаг гэж их сайхан юм да. За ингээд би тэгэд өнөөдөр хамгийн сүүлийнхаа зургийг ерөнхийдөө аваад шиг байна. Гэхдээ дахиад нэг зураг байгаа юм гэсэн. Ерөнхийдөө бид дөрвийн блог энэ удаад ингээд босч байгаа. За ингээ хамгийн сүүлийн манай блог ингээд Дуусах шүү. үгүй мө. Блог юм уу? За. Тэг ингээд тойроод амралтын газар. Нөгөө юутай шүү дээ. Нөгөө кефтэй нөгөө цог монготой мөн үү? Шилэг. Барах юм тэрний чинь яг үзэлт очоод хавч. Гэс хата санд. Гэс нэг аваад дуус ингээд зураг аваад нөгөө дуус. Энэ хатад хүмүүс хийж байгаа шүү дээ. Тийм үү. Од байхгүй. Одоо яг энэ чинь нэг цэлмэг шүр болдог. Цэлээс аваад. Тэрийг харах чинь гэж. Тэгээ тийм цог Энэ цагаан суурганы сонссон гоё юу тэр юм шиг. Тэр үгүй энэ цагаан суург зүү тогтлоо айгуу соньтэй. Ингээ яг чигээрээ харин тийм шүү дээ. Айгуу сонь зүү тогтолтой. одоо тэнгэр ангааж идэх байгаа шүү. Гэтэл ингээд Ингээл тэгшгэн. Тэгсээр нэ ийшээ айгуу гоё. Тий. Гэж өөрийгөө харахгүй юус харагдахгүй. Дахиад. За. Таби. Тэ. Яг осмоо мэдваа. Ой тэрэ.
Дүүр ороод шүү гэлээ. Гоё. Эх нүгүрний эх түүхийн худаснаар Монгол гэдэг энэ эрхэм нэрийг марын дураар дэлхийд тамгалсан. Эх өвгдээдсийн эх гэрийн хойморноо Монгол гэдэг энэ ариун алдрыг